хөтөлбөр үргэлжлэж байна. Манай улсад сүүлийн үед элэгний ВЦ вирус буюу элэгний өвчлөөр өвчлөх нас барах тохиолдол буурахгүй байна. Судалгаагаар манай улсын 10 хүн тутмын нэг нь элэгний ВЦ вирустэй гэсэн судалгаа гарсан байна. Монгол улс 1952 оноос эхлэн вируст гепатитын өвчлөлийг 1998 оноос эхлэн С вируст гепатитын өвчлөлийг тус бүртгэж эхэлсэн байна. Монгол улс С вирус гепатитын халдварын тархалт өндөртэй орны нэг юм а. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар эрүүл хүн амын 14 орчим хувь нь элэгний С вирустэй гэсэн судалгаа гарсан бол 2005 онд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар хүн амын 11 орчим хувь нь элэгний С вирустэй гэсэн судалгаа илэрсэн байна. Мөн 3 сартаагаас 15 настай 655 эрүүл хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 4.1% буюу 27-д нь элэгний С вирус илэрсэн байна. Өмнө энэ элэгний БЦ вирусын халдварын өнөөгийн байдлаар бас мэдээлэл өгье л дөө. 7-оос 8 жилийн өмнө хийсэн судалгаа, мөн 10 жилийн өмнө хийсэн судалгаагаар элэгний С вирус Монголын хүн амын дунд нэг 15-аас 16% байсан. Тэгэхээр өнөөдөр бас нэг судалгааны ажил танилцуулж байна л да. Энэ судалгааны ажлаар бол элэгний С вирусын тархалт бол хүн амын нэг 10% байх шиг байна. Гэтэ энэ бол их сайн мэдээ юм а. 5% одоо өнгөрсөн 10 жилд бол 5% буурна гэдэг бол их сайн мэдээ байхгүй юу? Тэгээ энэ С вирус бол хүнээс цусаас цус руу дамждаг. Тэгээд нөгөө нэг бид бүхний ярьж занчтай шипризний вирус гэж сурсан шүү дээ. Шипризээр их дамждаг байсан. Тэгээ нэг удаагийн шиприз хэрэгэлдэг болсон учраас харьцангуй халдварынх нь тархал царай буурч байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 3% нь буюу ойролцоогоор 170 сая гаруй хүн элэгний С вирусын халдвартай ба жил бүр 4 сая орчим хүн энэхүү вирусын халдварыг шинээр авч 350 мянга орчим хүн уг вирустай холбоотой элэгний өвчлөлөөр нас бардаг байна.